Иш туяа. Ил үлзий төгсийн аквариум өгүүлэлэг пост-социалист Монгол эмэгтэйн дүр. Энэхүү шүүмжид ил үлзий төгсийн аквариум өгүүлэлгдэх хувийн болон олон нийтийн орон зайн сармагжилт пост-социалист Монгол эмэгтэйн дүрийг шинжилнэ. Үгсийн тайлбар: либерал, хинийч хараат буус бие хүн, легитим, захирагдах эртнээс уламжилж ирсэн дэг журам, пост-социалист, социализмоос чөлөө тарчилсан тогтолцоонд шилжсэн нийгэм, эцгийн эрхт ёс, эрх мэдэл, хүч чадал нь эрхтэд хамаарах нийгмийн байгууллал. Нийгмийн өөрчлөлт ба эмэгтэйчүүд 1989 оны ардчилсан хөдөлгөөн Монгол улсад улс төр, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөөс гадна нийгэм хувь хүмүүсийн амьдралд үзэл бодлын өргөн хувьсгал авчирсан. Улс төр, нийгмийн, соёлын эрх чөлөө нээгдсэн ч эдийн засгийн хувьд төрийн хариуцлага буурч чөлөө зах зээлийн байгуулалтад шилжсэн. Энэхүү өөрчлөлт нь эмэгтэйчүүдийн хувийн орон зай хэрхэн тусгасныг аквариум өгүүлгээр шинжилнэ. Социалист эмэгтэйн дүр ба аквариум. Социалист эмэгтэй хувийн орон зайнаас сугарч эдийн засаг, хувьсгалын үйл ажиллагаанд оролцсон эмэгтэй. Пост-социалист үе эмэгтэйчүүд гэр ахуйн орон зай руу орсон үзэгдэл ажиглагдах болсон. Аквариум өгүүлэг нь эцгийн эрхт ёсны нөлөө эмэгтэйчүүдийн хүлцэнгүй байдлыг шүүмжилсэн юм. Олон нийтийн талбарын онол ба шүүмжлэл. Хабермасын олон нийтийн талбар нь хөрөнгөтөн болон язгууртны хоорондын хилэлцүүлгийн гүүр байсан. Энэ нь худалдаа, мэдээллийн урсгалтай холбоотой үүсэж, улс төрийн эрх мэдлийг ганхуулахад хүргэж байсан. Орчин үед энэ талбар нь хэрэглээнд тулгуурласан зах зээлийн нийгэмд идэгдэж, улс төрийн чанараа алдсан гэж шүүмжилдэг. Фрезерийн шүүмжлэл. Фрезер Хабермасын онолыг эмэгтэйчүүд колончлогдсон хүмүүс боолчлолд байсан өнгөт арьснууд боловсралгүй ажилчин ангийн түүхийг орхигдуулсан хэмээн шүүмжилжээ. Эмэгтэйчүүд олон нийтийн талбарт орон зайн үл хошоогдож байсан. Бусад бүлгүүдийн хувьд колончлогдсон, боолчлолт байсан боловсралгүй хүмүүс болж хувирсан. Хүн төрөлхтний түүх нэг чиглэлд байгаагүй гэж үзэж болох юм. Аквариум дахь хязгаарлагдмал орон зай. Зохиолын үйл явдал гэрийн давчуу орон зайд өрнөж, эмэгтэй хүний бодол, хүсэл аквариум шиг хязгаарлагдмал клаустрофоби шинжтэй байгааг илэрхийлнэ. Эмэгтэй 1 жил гаруй алтан загасны амьдралаар амьдарсан нь хөөрхөн, арчаагүй, ярих чадваргүй эмэгтэйн дүрийг илэрхийлж байна. Энэ нь эмэгтэй хүнийг гоёл чимэглэл төдий хүлцэнгүй болгож байгааг шүүмжилсэн юм. Эцгийн эрхт ёс ба эмэгтэйчүүдийн хүлцэнгүй байдал. Нэг хүлцэнгүй байдал нь нөхрөө найзтай уулзахыг хараад загас мэд. Эцгийн эрх ёс ба эмэгтэйчүүдийн хүлцэнгүй байдал. Нэг хүлцэнгүй байдал. Нөхрөө найзтай уулзахыг хараад загас мэд төвчин өнгөрөх. 2. Эмэгтэйчүүд хоорондоо нэгддэггүй нь патриарх ёсыг дэмждэг явдал. 3. Ижилсэл. Эмэгтэйчүүдийн ижилсэн, гэрэлсэн байдал үр хүүхэдтэй байхаас хамааралтай аж. Социалист бодлого ба давхар дарамт. Социалист нийгэмд эмэгтэйчүүдийг ахуйн орон зайнаас гаргах бодлого амжилтад хүрч, боловсрал, олон нийтийн талбарт оролцох боломж олгосон. Гэвч энэ нь эмэгтэйчүүдэд давхар дарамт учруулж, гэртээ ч олон нийтэд ч үүрэг хүлээхэд хүргэсэн. Социалист нийгэм нуран унахад зарим эмэгтэйчүүд ахуйн орон зайдаа буцан орох шалтгаан болж. Дүгнэлт: альтернатив ертөнцид зүхтах нь хязгаарлагдмал бодит байдал нь пост-социалист эмэгтэйн амьдралд оройтой өөрчлөлт гаргаагүй. Тэгэхээр эмэгтэй хаагдмал орон зайг эсэргүүцэх цорын ганц арга зам бол зүудний ертөнц байсан. Жинхэнэ биег олох аквариум хэмээх хувийн бодлын ертөнцид шурган орсноор магад жинхэнэ биег олж болох юм.